За өнөөдрийн бичлэг дээр хизээч оройтхгүй мөрөөдлөө биелүүлэх шидэт дэлгүүр номын 9-р бүлэг болох аз жаргалыг бүтээдэг 6 зуршлын талаар ярилцах болно. За энэ бүлэг дээр бол эхлээд хүмүүс яагаад ингэж аз жаргалтай амьдрахыг, сайхан амьдрахыг хүсэж байгаа ч гэсэн өдөр тутамдаа аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаа юм бэ гэдэг талаар эхлэл хэсэгтэн дурдж өгөөд за тэгвэл аз жаргалыг яг өдөр тутамдаа мэдрэхийн тулд яах ёстой юм бэ гэсэн 6 зуршлыг бас бичсэн байна. За юуны түрүүнд бид нэр аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч гэсэн өдөр тутамдаа аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаагийн шалтгаан маань аз жаргалыг амжилт болон зоригтой ингээд хольж ойлгодгоосоо болоод дандаа дараагийн хойшлуулад идэг гинэ. Уул нь аз жаргал гэдэг чинь мэдрэмж учраас тэр мэдрэмжийг бид нэр өнөөдөр бий болгоод мэдрээд аз жаргалтай байх боломжтой юм байна. Тэгтэл бид нэр аз жаргалыг амжилттай андуураад идэг учраас тэр зорилготой хүрснийхаа дараа тэгснийхаа дараа би аз жаргалтай амьдрна. Тэр маань бүтчих юм бол би нэг сайхан жаргах гад байна гэх мэтчлэнгээр ингээд зорилгодоо хүрсний дараа тэр зүйлийг олж авна гэж бодоод тэгээд өдөр тутамдаа аз жаргалыг мэдрэхгүйгээр дараа гэд хойшлуулад амьдралаа үрээд байдаг гинэ. За бас нэгэн шалтгаан нь гэх юм бол хүн чинь нөгөө нэг юмд аягүй сайн тасан цогцдог амт нь шүү дээ тий. Таны хажууд муухай зүйл байгаалах юм бол сүулдэ тэр муухай зүйлд тасчдаг. Тэр муухай зүйл нь эхэндээ муухай байсан ч гэсэн сүулдэ бол байх л ёстой хэвийн зүйл юм шиг болчдөг. Яг үүнтэй адилхан сайхан зүйл ч гэсэн тий эхэндээ 1-2 удаа анхандаа сайхан байсан ч гэсэн тэр сайхан зүйл нь сайхан хэвээрээ танд аз жаргал өгч чадах хэвэндээ байгаа ч гэсэн хажууд байгаалах юм бол угаасаа л нэг байдгал зүйл юм шиг болчдөг шүү дээ тий. Тэрнээс болоод ингээд хүн тасан зохицдгоосоо болоод өдөр тутамдаа бидний амьдралд аз жаргал мэдрэх зүйлсүүд маш их байсан ч гэсэн дасан зохицоод угаасаа л байх л ёстой хэвийн зүйлсүүд гээд аз жаргалыг бас анзаарч мэдэрхээ болчдөг гинэ. Гэтэ энэ яг үний юм шиг байгаа маа. Манай нөгөө чинд хязгаарын цаана community дотор бид нөгөө бясалгал хийж байгаа хгүй. Бясалгал гэхээс илүү тарих амраах юм дасгал хийж л байгаа юм л да. Тэгээд нүдэн анаад нөгөө нэг талархаж байгаа зүйлсүүдээ ингээд боддог дасгал хийгээд тэгээд тэрэн дээр яг ингээ ая сонсоод аян дунд нь нүдэрээ ингээд харж чадж байгаадаа талархыг гэж хэлсэн чинь өдөр тутамдаа бол ингээд юм хараад явж байхдаа талархаад идэггүй шүү дээ. Тэгтэл яг тэр ингээд төвлөрөөд ая сонсоод нүдэрээ харж чадж байгаадаа нүдэндээ талархыг гэж хэлсэн чинь бүр чихнээсээ яг тэр ингээд бясалгалыг хийж байхдаа хүүе нэрээ харж чадахгүй байсан бол ямар гонигтай вэ тий. Би бүх зүйлийг харж чадж байгаа нь бүр ямар гоё юм бэ гэсэн бүр тэр мэдрэмжийг ингээд гүнзгий авсан. Тэгээ яг тэрнтэй адилхан нэрнгээсээ бид нэр ингээд харж чадж байгаа, сонсож чадж байгаа ч гэдэг юм уу те. Энэ зүйлсүүдийг анхнаасаа нөгөө байсан болохоор авгасаа байх ёстой зүйл шүү дээ гэж мэдрэхээ болчдөг нэр үний юм байна да гэсэн сэтгэлийг бас авсан. За тэгэхээр үргэлжлүүлээд тэгвэл аз жаргал гэдэг зүйлийг бид яг өдөр тутамдаа энэ гоё мэдрэмжийг өндөр сэтгэл хөдлөлийг энийг мэдрэхийн тулд яах ёстой юм бэ гэсэн 6 зүйлийн талаар бичсэн байна. За нэгдүгээрт бол эерэг хандлага харах өнцөг гэсэн байна. Та өөрөө эерэг хандлагатай, эерэг харах өнцгтэй байж өдөр тутамдаа аз жаргалыг мэдрэх боломжтой гинэ. Яагаад гэвэл яг адилхан зүйл байсан ч гэсэн хүн болгон өөрсдийнхөө харах өнцгөөр өөрөөр хардаг. Тэгээд та өөрөө ямар нүдний шил, ямар харах өнцгөөр харж байна гэдгээс шалтгаалаад өөр зүйл бодно, өөр зүйл бодохоор таны дотор өөр мэдрэмж төрнө шүү дээ тий. Тийм учраас аз жаргал гэдэг эерэг мэдрэмжийг мэдрэхийн тулд өөрөө харах өнцгөө эерэг болгож, хандлагаа эерэг болгох хэрэгтэй гэсэн байна. За хоёрдугаарх нь болохоор одоо цагаа гүн мэдрэх хэрэгтэй. Яг л нөгөө түрүүний хэлсэнчлэн бидний ойр хавьд маш олон талархууштай аз жаргалыг мэдрэх зүйл байгаа ч гэсэн бид нэр өөрсдөө тэрийг анзаархаа болцсон тэрэндээ дасан зогцсон угаасаа л ийм л байх л ёстой л гэдэг гэж боддгоосоо болоод аз жаргалыг мэдэрч чадхаа болчихсон учраас одоо цагаа ингээд гүн мэдрээд тэгээд одоо цагт ингээд аз жаргалыг тий одоо цаг агаар гоё байгаад ч юм уу ууж байгаа цайныхаа амтыг ч юм уу гоё мэдрээд одоо цаг дээр ингээд төвлөрж иж тэр одоо цагт чинь байгаа аз жаргалуудыг мэдрэх боломжтой юм байна. Тийм учраас өнгөрсөн лүү ч юм уу ирээдүйлүү баг үсчээд одоо цагтаа төвлөрөх тусам та жинхэнэ аз жаргал гэдэг зүйлийг мэдрэх боломжтой болох юм байна. За гурав дахь нь бол байгальд тогтмол гарах хэрэгтэй гинэ. Тэгээд энэ дээр айгүй гоё тайлбарсан байсан. Хүн гэдэг амьтан чинь өөрөө нөгөө нэг угаасаа байгалийн амьтан. Тэгээ бидний одоо өвөг дээдс гэх юм бол угаасаа л байгальд амьдарч байсан учраас бидний бие махбод бол байгальд байхдаа илүү амар тайвныг мэдэрдэг, илүү аз жаргалыг мэдэрдэг цаанаасаа ийм гений өгөгдөлтэй хүмүүс шүү дээ. Тийм учраас энэ дээр айгүй гоё бичсэн байсан. Байгальд гарна гэдэг нь та гадагшаа гарч байгаа хэрэг биш ээ. Эсвэргээрээ байгаль руу явж гинэ гэдэг нь та өөрөө
дотоод руугаа орж ийнө, дотогшоогоо орж ийнө гэсэн үг шүү. Гадагшаа явж байгаа хэрэг биш, бүр дотогшоогоо өөрөө өөрлөгөө орж, өөрөө өөрийгөө чагнаж, өөрөө өөрийгөө мэдэрж байгаа хугацаа шүү. Тийм учраас байгальд тогтмол гарах нь таныг аз жаргалтай болгоно, эрүүл болгоно, сэтгэл зүйг чинь сайхан болгоно гэж бичсэн байлээ. За мөн дөрөвдөх нь болохоор урсгал төлөвт орох. За энэ урсгал төлөвт орох гэдэг чинь нөгөө гүн төвлөрөөд одоо зураач мураач хүн нөгөө нэг онгод орно гэдэг шиг тий хийж байгаа зүйлтэйгээ бүр ингээ уусан нэгдэх төлөвийг хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ урсгал төлөвт тогтмол орох юм бол угаасаа тархины одоо үйл ажиллагаа ч гэсэн амар сайжирна гэдгийм байлээ. Миний хувьд бол ад үзэгдэх зориг номыг уншиж агаад бол яг энэ урсгал төлөвт орж үзчихсэн. Бүр яг ингээд жинхнээсээ би хаанагаа илээ, цаг юу болж байгаа илээ гэдгийг бүр ингээд ортас мартаад үнэхээр хийж байгаа тэр яг ад үзэгдэх зориг номыг уншиж агаад бүр ингээд амар гой аз жаргалыг мэдэрчээсэн. Тэгээд тэрийг аюу гой мэдэрчээд бичлэг хийхдээ болохоор би тэгж ярьжсэн байхгүй юу. Бүр яг хэрвээ хар тамхи ингээд хэрэглэх юм бол баг ийм мэдрэмжийг авдаг байхаа гэд ярьсан чи хүмүүс амар их яагаад хар тамхитай зөвөрлөж байгаа юм бэ? Буруу үлгэр дуурайл үзүүлээд аюу их комент бичижсэн байхгүй юу. Гэхдээ яг яаж илэрхийлэхээ мэдэхгүйсэн. Ямар тач үнэхээр тэр яг хийж байгаа зүйлдээ ингээд урсаад орохоор бүр ингээд тийм гоё тийм жинхэнэ үүлэн дээр хөвөө тагач юм шиг тийм мэдрэмжийг авдгийн байлээ. Тэгэхээр энэ урсгал төлөвт орох буюу гүн төвлөрөөд өөрийнхөө дуртай зүйлийг хийх энэ урсгал төлөвт тогтмол орох юм бол бас аз жаргалтай байх зуршил гэсэн байлээ. Гэхдээ энэ гүн төвлөрөлд орох бас тийм амархан зүйл бас биш байх л та тийм ээ. За тавдах нь болохоор дотны харилцаа гэсэн байлээ. Дэлхийн хамгийн урт хугацаанд хийгдсэн судалгаа гэдэг нөгөө аз жаргалын талаарх судалгаа гэж тийм Харвардын тэр судалгааны талаар бас дурдж өгсөн байлээ. Тэр судалгааны хариу бол урт хугацаанда бол хүнийг яг жинхнээсээ амьдралынхаа туршид те аз жаргалтай болгодог зүйл бол ялцчгүй дотны харилцаа юм байна. Хин аз жаргалтай байна, хин аягүй гоё тэр амьдралаасаа таашаалыг мэдэрч байна. Тэр хүмүүсийн амьдралыг судлаад үзэх юм бол харилцаа сайхан байдаг. Гэр бүлийнхэнтэй ч юм уу, ажлынхантайгаа ч юм уу, найз нөхдөдтэйгээ ч юм уу, сайхан харилцаатай хүн л ер нь эцээ аз жаргалтай байдгийн байна. Харилцаа нь сүрээд эхлэх юм уу, харилцаанд ямар нэгэн хүн хоорондын харилцаанд асуудалтай байх юм бол бусад бүх зүйлс нь тааламжтай байсан ч гэсэн тухайн хүн аз жаргалтай байж чаддгүй юм байна гэдгийг тэр дэлхийн хамгийн урт хугацаанд хийгдэж байгаа судалгаан дээр бас баталсан байдаг. Тэгэхээр таныг аз жаргалтай болгох 5 дахь зүйл бол дотн гой харилцаатай байх. Гэхдээ энэ дотн харилцаан дээр бол маш олон найз нөхд гэсэн үг биш. Цөөхөн байж болно. Хамгийн гол нь гоё тийм жинхэнэ халуун дулаан харилцаа байх хэрэгтэй гэсэн байна. За 6 дахь хамгийн сүүлийн зүйл нь бол бусдад туслах гэж байгаа. За бусдад туслах гэдэг бол бүр ингэж утсан байгаа. Сэтгэл судлал туслахын аз жаргал хэмээх нэгэн сонирхолтой үзэгдэл бий. Хүн бусдад чин сэтгэлээсээ тусалсны дараа өөрөө ч мөн сэтгэл дүүрэн урам зоригтой болдог. Учир нь энэ үед тархинд итгэл, уярлалын, окситоцин, уужрал тэнцвэрийн, серотонин, баяр хөөр, урам зоригийн допамин гэсэн жаргалын 3 даавар ялгарч байдаг. Тэгэхээр хүн өөрөө жинхнээсээ аз жаргалтай амьдрахын тулд бусад хүнд одоо өөрөө гоё ингээ ганцаараа 5 дахыг мэдрэхээс илүүгээр бусад хүнд ингээд туслаад явж байхдаа би чи нэрээ үн цэнтэй хэрэгтэй хүн шүү гэдгээ мэдрээд өөрөө бүр илүү их аз жаргалтай болдог. Тийм учраас бусдад туслахыг бас өдөр тутмынхаа зуршил болохоор гэсэн байлээ. Тэгэхээр бусдад туслах гэдэг дээр бол зөвхөн материалын зүйлээр хязгаарлагдахгүй та урмын үг хэлж болно, хин нэгэн хүнд зам зааж өгж болно гэх мэтчлэнгээр жижигхэн бусдад тусдын хүрэж байгаа зүйлсүүд бол та өөрөө үн цэнээ мэдрэх тийм маш гоё жижиг дадал шүү гэсэн байлээ. Тэгэхээр тэр гэхдээ бид нар өөрсдөө ингээд хүнд нэг зам зааж өгч юм уу тийм жижиг зүйлсүүдээ бас өөрсдөө тийм би хүнд гоё тус хүрчлээ гэж үнэлдэггүй юм шиг байгаа нэ. Гэхдээ яг тэр чинь өөрөө хүнд бас тус хэрэгж байгаа л хэрэг учраас тэрийг ч гэсэн ингээд өөртөө өнөөдөр би хүнд тусалсан шүү гэдгээ бас өөрөө ингэж хүлээн зөвшөөрвөл гоё аз жаргалыг мэдрэх юм шиг байгаамаа. За өнөөдрийн бичлэг дээр хязгаарч орохдохгүй номын 9-р бүлэг болох аз жаргалыг бүтээх 6 зуршлын талаар ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр бас хэрэгтэй номыг товч бөгөөд тодорхой оруулах болно. За мөн School платформ дээр Чинд нэртэй манай community нээгдсэн байгаа. Тэгээд Чинд гэдэг нь болохоор нөгөө чиндад орших гэдэг шүү дээ, хязгаарын цаана гүн гүнзгий гэсэн утгатай үг байгаа. Тэгээд яагаад community-гоо ингэж нэрлэх болсон бэ гэхээр бид нөгөө нэг өөр үр дүн хүсэж байгаа шүү дээ. Одоо байгаагаасаа илүү үр дүн хүсэж байгаа. Дараагийн түвшинд гарна, хүсэл мөрөөдөлтөд хүрнэ гэх мэтчлэнгээр өөр үр дүн хүсэж байгаа. Тэгэхээр өөр үр дүн хүртэхийн тулд бид өдөр тутамдаа
өөрийнхөө хязгаарыг давж өөр үйлдэл хийх ёстой. Тийм учраас үнэхээр та өөрөө өөр зүйл хүсэж байгаа бол өөр үйлдэл хийх ёстой шүү. Хязгаараа давах ёстой шүү гэдгийг сануулгын тулд community-го чинд хязгаарын цаана гэж нэрлсэн байгаа. Тэгээд манай community дотор бол одоо хязгаараа давахын тулд бид нарыг ингээд хязгаарлаад байгаа сэтгэлгээч гэдэг юм уу, ур чадварч гэдэг юм уу, дадал зуршилт гэдэг юм уу, үүнийг хэрхэн давах юм бэ гэсэн хичээлүүд ороод явж байгаа. За мөн тархины дасгал, бясалгал бас ороод явж байгаа. Тэгээд байнга ер нь бол цаашдаа тогтмол ингээд хичээлүүд нэмэгдээд за мөн 7 хоног болгон бүгдээрээ лайваараа уулзаад хичээлээ үзээд үтсэн хичээлээсээ ямар явцтай явж байгаагаа ярилцдаг. За мөн 8 сараас бол дотроо бас юм номын клубтэй болж байгаа. Гэх мэтчлэнгээр ингээд гоё community маань бол цэцэглээд ингээд баяжигдаад явж байгаа. Тэгээ та бас өөрийнхөө хил хязгаарыг даваад урт хожид хүртэж байгаагүй тэр өөр түвшний үр дүнгээ хүртэхийг хүсэх юм бол манай Чинд community-д нэгдээрээ доор линкийг үлдээчи та линк рүү ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.